Санамнахаан дараагийн хөвшлөгээр уулзаж байна. Энэ удаагийн бичлэгээр саяхан гарсан DRX хэмээх нэлийн сонирхолтой зурлалын эхний 2 ангийг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Ингээд шууд бичлэг рүү харцгаая. Шүнжээ агсан тавьж охиноо зодож байгаа тасраад унтсныхан дараа нөхөр нь орж ирээ цогтөө ихнэрээ шатны уруу төлгөчхөв. Энийг нь мэдсэн охин ээж дээрээ очиж туслах нөө гэтэл аавынхаа гаргасан шийдвэрийг даган ээжигээ зүгээр л хүлжигдэг. Магадгүй байнга зодож хүчрхийлдэг байсан болохоор энэ шийдвэр нь түүний хувьд зөв байсан байх л та. Удалгүй зураглал одоо цаг руу шилжиж манай голдруулах ажийн маань аль эдийн ахлах сургуулийн сурагч болсон байв. Өнөөдөр бол түүний ангийнхан багшийн төрсөн өдөр нь бөгөөд бусд нь бүгдээрээ л багштай бэлэг барьж гүйлдэж байхад манай ажийн чимээгүйхэн хичээлээгийн суун. Учир нь гэвэл манай хүн багштай илүү онцгой төрсөн өдрийн бэлэг бэлтчихсэн түүнийг эрх мөчийг нь л хүлээж суугаа юм. Удалгүй ажины бэлэгч ирэх бөгөөд багшийнхаа араар тавьсан явдлыг нь нөхөрт нь сургуулийнхандаа гээд ер нь л бүх хүмүүс тарааж гинтийн бэлэг барьсан байдаг. Гэхдээ яагаад ийм бэлэг бэлдсэн юм бол гэж юу? Нэг сүртэй шалтгаан байхгүй. Зүгээр л багш нь манай ажины занд нь гайвлууд байсан болохоор зайлуулж байгаа л юм. Харин энэ бол манай ажины дараагийн охирогч болох Сони. Охирогч гэжтэй өөрөө л яах гэж ажины нүдэнд өртсөн өөрийнх нь л буруу. Ер нь бол манай ажийн сургуультаа сурлагаараа нэгт орох гэхлээр өмнөх багш нь албаар дарангуудаа энэ Сонийг дэмжиж байдаг болсон болохоор зайлуулсан юм байна лээ. Ар гэр сайтай юм болохоор багштай хаахуул энэ төр өгж байгаад өөрийнхөө талд оруулчихсан. Ер нь бас амбицтай нөхөр. Гэхдээ одоо түүний арыг нь даах багш нь байхгүй болчихсон болохоор нэг хөдөлгөө нэгдүгээрээ алдсан нь түүний урыг нилээн хүргэдэг. Гиснээс манай ажины ангийн Жүнсөө бол түүний цорын ганц найз гэж хэлж болох хүн бөгөөд харин Жүнсөөгийн хувьд ажийн бол түүний бүх зүйл нь бөгөөд ажины төлөөл гэх юм бол юу ч хийж чадхаар тийм их сэтгэлтэй юм байна лээ. Тэгсэн чинь нөгөө Сони ядж яхад энэ Жүнсөө сайн бөгөөд сэтгэлээ илчлээ захаа бичснийг нь манай ажийн мэдчихдэг. За тэгээ маргааш өглөө нь сургууль дээр иртэл нэгдүгээрээ алдсан Сони зүгээр суулгүй ажиныг өнчин гэдгийг нь сургууль даяар тарааж дээрээс нь оролцох гэж байсан мэтгэлцээний тэмцээнээс нь хүртэл асуулчихсан байдаг. Мэдээж ажиныг ялсан мэд санагдаж багталтай нарахгүй өдөх гээд иртэл өөдөөс нь Жүнсөө сэтгэлээ илчилсэн захааных нь хариуг намайг өчгөрөө гэсэн юм аа гэж дамжуулчаад яваад өгдөг. Уншаад үзтэл мэдээж ойлгомжтой илт доромжлоо татгалзсан хариу байх нь тэр. Гэхдээ гол нь тэр хариуг манай ажийн бичээд өгчихсэн бөгөөд Сони чудалгүй бичгийн хэвтийн толгож үзээд мэдчихдэг. Ингэснээр доромжлуулсан мэдрэмж авсан Сони шууд тэр орондоо ажийн руу гүйж очоод хувинтай ус цацчихдаг. Гэхдээ харамсалтай нь Сонигийн хийсэн үйлдэл нь түүний хамгийн том алдаа нь болсон юм. Учир нь манай ажийн Соник эхэндээ нэг их сонирхгүй байсан ч ингэж ус цацуулснаас олоод уурн жинхнээсээ хурж эхэлж байгаа юм л та. За энэ үеэр дахин нэг шин дүр танилцуулагдах бөгөөд тэр бол Жэв. Ер нь товчхон нэгүгээр танилцуулах юм бол зүгээр л нэг бүтэхгүйгээр. Хамгийн анх хулгай хийж байх үедээ ажинд баригдаж танилцсан бөгөөд түүнээс хойш сулдаалаар нь далиндуулж ажийн түүнийг хөвгөлтэй шигээл өдөртөж хар бур ажиллаа хийлгдэг болсон юм байна лээ. Гэхдээ ганцхан сулдаалаар нь далиндуулахаас гадна түүнд хайртай юм шиг жүжиглэж сэтгэлийг нь хүртэл өөртөө датснаар ингээд амархан гэгч нь өдөртөж болох хөвгөлтэйгээ болгоцгож байгаа юм. Ингээд харахаар ажийн бол хүссэн зүйлээ хийхин тулд юу ч хийж чадхаар жинхэнэ сайкопат, манипулятор гэдэг одоо юу гэдгийг 9 шүдэнд бүрдсэн нэлээд аюултай дүр. За гэтэл удалгүй Жэвгээр дамжуулж хүүхдүүдээс мөнгө үүлэх ажил хийлгэж байсныг нь Сони санамсаргүй Жэвгийн утсыг нь олсноор мэдчихдэг. Мэдээж ийм том зүйл мэдсэн юм чинь юу гэж зүгээр ах уу? Шууд л ажиныг зайлуулах гэтэл гинт Жүнсөө замд нь гарч ирээд Сонигийн үерхэх саналтанд зөвшөөрч байна гэж хэлснээр тэр хоёр үерхэж ажиныг эргийг илчилгээ болчихдог. Ер нь бол Жүнсөө шууд үерхэнгүүтэй л ажин бол миний хамгийн сайн найз. Тиймээс чамайг түнтэй эвдээ байгаасаа гэж үсэж байна гэж хэлээд л Сонигийн амийг нь тагалжчихдаг л да. За ингээд маргааш өглөө нь биеийн тамирын хичээл орох үед Жүнсөө Сони тандан хамт хичээлээ таслаж болцгоо гэж асуух бөгөөд мэдээж Сони дуртай нарахгүй зөвшөөрлгүй яах вэ? Ингэснээр удалгүй багштай хотлоо хэлж жүлээ авч хаад болцсон газраа буюу ангитай Жүнсөөтэй уулзахаар хүрээд иртэл 6 ангид ирээрээ гэсэн зураас үлдээчихсэн байдаг. Хэлснийхэн дагуу явж байгаад замдаа ажиныг нэг багштай нэлээд жогтоо сууж байхыг нь олоод харцдаг. За тэгээд цааш яваад 6 ангид очисон ч Жүнсөөтэй уулзаж чадаагүй учраас дараагийн цаг болоход дөрвөлж ангитай орж ирээд хүлээж байтал удалгүй ангийнх нь нараас нь ороод ирдэг. Гэхдээ орж ирээд удаагүй байж байтал гинт багшийнх нь хөрөм зориулж хураалгасан мөнгнүүд нь алга болчихсон байгааг ангийн дарга нь олж мэдэнгүүтээ хамгийн ихэнд ангид орж ирснээр нь Сонийг сэжиглэж эхэлдэг. Гэхдээ Сони угаасаа л аваагүй учраас итгэлтэй наргагүй цүнхээ нэгжүүлэх бөгөөд мэдээж гарч ирэхгүй нь ойлгомжтой. Гэтэл яг энэ үеэр манай Жэв гинт гарч ирээд шууд цоочтой шүүгийг нь онгоолгоод үзтэл нөгөө мөнгө нь тэндээс нь гараад ирдэг. Ингээд зогсоохгүй Жэвгийн алга болсон утаас дээрээс нь сүүлийн үед ангиас хулгайлагдсан зарим эд зүйлс хүртэл байж байгаа юм тэр. За ингээд нэлээд том хэрэгт орсон Сони ажиныг хамт аваад унъя гэж бодоод Жэв өдөртөж мөнгө хүлэх ажлыг хийлгдэг жинхэнэ хүн нь бол ажин. Итгэхгүй бол утсан дээр нь мессеж нь хүртэл байгаа гэд харуулах гэтэл яагаад ч юм мессежнүүд нь бүгдээрээ алга болчихсон байдаг.
Бүр болохгүй болохоор нь дөрөвхөн ажийныг нэг багштай явуулдаж байсныг нь харсан гэж хэлснээр улмал тэнийг хөдөлж болоод дуусдаг. За ингэснээр бүр аргаа орж эцсийн найд өргөд Жүнсөөдөө уулзах гээд биеийн тамираас худлаа хэлж чүлээ авсан юм а гэд хэлтэл нөгөө Жүнсөөнд бид хоёр огт тийм юм яриаггүй гэж хэлдэг. Яг энэ л үед энэ бүхэн анхнаасаа ажины төлөвлөгөө байсан юм байна гэдгийг мэдсэн ч харамсалтай нь хэтэрхий очимдсан байдаг. Жүнсөө Сонитой үерхсэн нүртэл ажины төлөвлөгөө байсан бөгөөд түүний дараагаар Сонигийн шүүгийнх нь нууц кодыг нь олж мэдээд Жэвгээр мөнгө болон улгаан эд зүйлсийг хэлэгчсэн байдаг. Тэгээ яг хуу Жүнсөө анхнаасаа л ажины тал байсан болохоор албаар худлаа ярьж ичээлийг нь таслуулаа зогсохгүй. Ажийн багштайгаа учиртай юм шиг яриа өрнүүлж байгааг Сонид харуулах нь хүртэл төлөвлөгөөнийх нь нэг хэсэг байсан юм байна лээ. Даанч хөөрхий Сони юу ч мэдээлгүй энэ том өрхөнд нь зүгээр л гүгээд орчихсон болж таардаг. За 2 дугаар аймагт буцаад ажины бага насыг нь харуулж эхлэх бөгөөд аав нь үнэхээр тэсгээ байгаад аргагүй дээжийг нь алсан юм бол биш зүгээр л өөр хүнтэй суухын тулд л ихнэрээ алсан юм байна лээ. Тэгээд зогсохгүй аавтан суух гэж байгаа эмэгтэйч гэсэн нөхрөө алаад ажины аавтан сууж байгаа бөгөөд бүр нэг таарчихсан хоёр гар байдаг. Ингэснээр тэгээд хамтдаа амьдрах боломжтой болсон бөгөөд нөгөө сууж байгаа эмэгтэйч гэсэн манай ажинтай чадсан нэг хүүтэй. Хамгийн сонирхолтой нь тэр хүүхэд нь манай Жүнсөө байсан юм байна лээ. Ингэж л Жүнсөө ажийн хоёр маань анх танилцсан байдаг. Удалгүй зураглал солигдож одоо цаг руу ирэх бөгөөд гинтэл холбоо тасарсан ажины аав нь уулзах гэж сургууль дээр нь ураад ирдэг. Мэдээж хэрэг өвгийн амтай учраас одоо бол баах мөнгөний асуудалд орчихсон явж байгаа бөгөөд ажинаас мөнгө асуух гэж ирж байгаа нь энэ. Гэтэл яг энэ үеэр аавтаа Сонид харилцдаг бөгөөд сайхан чадах боломж гэж бодоод сургуулаар нэг данхаа аавыг нь ажинтай уулзуулах гээд явж байтал гинт Жүнсөө гарч ирээд манай аав байна гэж чимээгүйхэн дагуулад явдаг. Энийг нь холоос харсан ажийн маань нэлээд уралсан бололтой Сонигийн хүүхдүүдийг дүнгээр нэрэмбэлж харцдаг байсан ноот дэвтрийг нь танхаа охтуудын зам дээр нь аячихдаг. Мэдээж тэрийг нь олсон танхаа охтууд Сониг нэг сайн болгож өгөх бөгөөд хөрхий Сони маань нэгснэр ер нь л багтах шингэх газаргүй болоод эцэст нь сургуулаасаа шилжгээр алдаг. Харин нөгөө төл Жүнсөө маань ажины аавыг эвтэйхэн мөнгө өгч аргалаад явуулах бөгөөд уг нь ажийн маань нууцаар тэдний уулзалтыг харж байсан ч аав нь алидины анзаарчихсан удахгүй уулзъя гэж хэлээд яваад өгдөг. Санаа нь бол дахиж ирж мөнгө аван шүү бэлдээрэй л гэж байгаа юм л та. За яг ингээд дөнгөж аавны явсны дараахан манай ажийн дээр Longstar Entertainment-ийн захирал Мэри гэх хүн ирж уулздаг. Зөвөр л ажиныг гудамжинд явж байхад нь олж харсан бөгөөд үнэхээр царайлаг байсан болохоор жүжигчин болгох санал тавихаар ирсэн нь энэ байдаг. Гэхдээ манай хүн одоохондоо тиймэрхүү зүйл огт сонирхгүй байна гэж хэлээд шууд л татгалздаг. За энд нэг иймэрхүү юм болж байгаа хооронд Жэвүүд гинтийн туудлага ирэх бөгөөд дүүн түн рүү залгасан байдаг. Аав нь гэж шашны гаж урсгалд ороод тархиа угаалгачихсан нэг бүтггүй нөхөр байт юм байна лээ. Тэгээ ухаан мэдрэлгүй болчихсон дүүг нь алах гээд ярьж байсан болохоор ахрууга залгаснаар Жэв маань ингээд яаралтай урж ирдэг. Уг нь дүүгээ аюулд орохоос өмнө амжиж ирсэн ч галзуурсан аав нь удаг барьчгаа тавихгүй ноцолдож байгаад самсаргүйгээр унах үедээ аав нь тэр утгандаа зогтоод өгчдөг. Хэдийгээр самсаргүй аллага болсон ч Жэв маань дүүгээ хамаатныхаа ихчэд даатгаж үлдээчгээд хэрэгээ шударгаар өрөхөр шийддэг. Яг цагтаагийн газар орохынхоо өмнө сүүлчийн удаа ажинтай ярьтал Жэв бол хохирогч байсан хүн жүжиглээч болов гимшиж байгаа мэт царайл буюу ер нь бол тэнэг шудраг байснаас ухаантай байх хэрэгтэй гэж хэлдэг. Жэвж түүний үгийг дагснаар шүүх түүнийг самсаргүй аллага үлдсэн гэж үзээд хөнхөн ялаа ухаар болоод дуусдаг. Игснэр ажины маань ахлах сургуулийн амьдрал дуусгаар болж их сургуульд хуулийн чиглэлээр тэнцэж чаддаг. Гэхдээ сургуулийн төлбөрөө арай төлж дийлэхгүй яах вэ гэд байж байтал Жүнсөө маань баян өвгөөсөө гуйж байгаад ажины сургуулийн төлбөрт хэрэгтэй мөнгийг нь зээлж аваад ажинд өгдөг. Гэтэл чон борооноор гихчээр яг тэр өрөөнд нь мэдсэн юм шиг аав нь урж ирээд сургуулийн төлбөрийг нь бүгдийг нь дээрэмдэж аваад зогсохгүй бүр хэвтэр тортолтон цодчоод яваад өгдөг. Яг ингээд ухаангүй байх үед нь зураглал солигдож дахин нэг удаа ажины бага нас руу шилждэг. Ажин маань Жүнсөөгийн гэрт ирснээр манай хоёр угаасаа л бүдгүй ээж аваадтай учраас нэгээ л халамжилж ирсэн юм байна лээ. Яг уг нь бол Жүнсөөгийн ээж бол арайч ажины аав шиг хогийн гар бол биш зүгээр л хүүхдтэй анхаарал хандуулдаггүй төрлийн хүн юм байна лээ. Ажины аавтай харьцуулахад л гайгүй сонсогдож байгаа юм шиг боловч энгийн ээж аваадтай харьцуулах юм бол мэдээж бүтэхгүй талдаа л да. Гэтэл нэг өдөр ажины аав болон Жүнсөөгийн ээж хоёр ажиныг ашиглаж жоохон мөнгө хийж аваад л нэг хөдөлгөөн асрамжийн газар руу цөлнөөгээд ярилцаж байгааг нь сонссноос хойш ажин маань тэднийг хоёулангийн үзэн ядаж жинхэнэ дотоод жүдгөрөнд орсон байдаг. Энэ мөчөөс эхлээд ажин маань Жүнсөөд ойртож түүнийг халамжилж өөрийнхөө талд оруулж эхэлсэн бөгөөд бүр санаатайгаар ээжийг нь Жүнсөөд дургүй мэт харагдуулж түүний хажуу зөвхөн бий л байгаа гэж ойлгуулж эхэлдэг. Удалгүй ажины хорон төлөвлөгөөж үр шимээ өгч эхлэх бөгөөд Жүнсөө маань ээжигээ аимшиг тараатан гэж бодоод зогсохгүй түүний талд байж түүнийг хамгаалах цорын ганц хүн бол ажин юм байна гэдэгт бүрэн итгэж эхэлдэг.
Ер нь бол ажины манипуляцад хамгийн хүчтэй өртөж бүрэн мэдлэлтэнд орсон анхны хоригч нь хөөр хийж өнсөн юм байлээ. Дээрээс нь тийм багасаа хүнийг дэгдэл аймаар тархитаж чадсан гэхлээр ажины чөтгөрлөг байдал нь багын драмагаас өөссөн гэхээсээ илүү байглаас өгөгдсөн өгөгдөл юм шиг санагдсан. Яг хөө хэрвээ ген үнэхээр удамшдаг нь үнэн гэж үзэх юм бол ажины аав ээж хоёр нь угасаал чөтгөрөөд ухраас бас аргачихгүй л ах л та. За үүний дараагаар буцаад одоо цаг руу шилжих бөгөөд харамсалтай нь ажийн маань автоо зодууснаас олж 3 хоног ухаангүй хөвтөд сэрэх үед сургуулийнх нь нийслэлд лединэ болж өнгөрөө тоцорчихсон байдаг. За ингэснээр гонигтай ч гэсэн ямартач төгсөлтийн баяртаа оролцоход буцаж явах үед нь гудамжинд тулгайчийг барьж буй нэгэн залуу манай ажины нүдэнд өртөөж маш ихээр анхаарлыг нь татаж уугаар 2 дахь анги манд тосдог. За тэгээд нэг юм кино байлаа. Зурдал маань нийтдээ 12 ангитай бөгөөд 4 ангинд гарчихсан байгаагаас эхний 2 ангийг нь бид өнгөсөө ярьж өгч дуслаа. Дараагийн 2 анги буюу 3 4 ангийг нь нэх удахгүй оруулах байх гэж бодож байна. Тэгээд тэрнээс цаашаа ангиуд нь бол угаасаа тавигдаагүй байгаа. 7 хоногт 2 анги гараа явж байгаа юм байна лээ. Тэгэхээр тавигдсанаас нь хойш 2 юм уу 3 хоногийн дараа за ер нь бол аль болох удахгүй оруулаад явахыг бодно. Зөөж тэгээд нэг иймэрхүү байлаа. Тэгээд бичлэг таалагдсан бол дардаг юмнуудаа дараараа гиснээс нэр үнэхээр л миний бичлэгнүүдийг цаг алдалгүй үзье гэж бодож байгаа бол subscribe дарсан бол давхар хонхыг нь дарах зөв юм байлээ шүү. За тэгээ хонхоо дараараа дараах бичлэгээр уулзтлаа. Түр баяр та.